Өглөө процесс юу болсон бэ гэвэл ерөнхий сайдын хуулиар бол 19 гишүүн санал гаргаж огцруулдаг. Энэ бол нэг гишүүний асуудал биш. Санал гаргасан 19 гишүүн төрийн байгуулалтын байнгын органы эрц бүрдмөгц 19 сүлээ орж асуудлыг танилцуулах ёстой гэж байгаа. Энэ бол зарчмын зөв байр суурь. Тэгэд эрх барьж байгаа тал бол эрцээ бүрдүүлээгүй. За эрцээ бол ийм хууль усаар бүрдүүлж байгаа юм байна гэдэг нь ингээд ойлгогдож байна. Тэгээ ер нь бол шударга сэвслийн бүлгийн асуудлаар өглөө 7 асаас эхэлж бас олон цаг хуралдсан. За асуудал юу вэ гэхээр шударга сэвслийн бүлгийн дарга энэ гарын үсэг бол 8 тохирооны чухал гол хэрэгсэл болчиход байгаа юм байна. Эвслийн бүлгийн дарга шадар сайд болох ёстой. Тэм учраас гарын үсэг зурсан 3 гишүүн гарын үсгээ татаач гэдэг юм хүсэлтийг бол тавьсан. Бид санал нийлэхгүй байгаа. Байр суурин дээр хатуу байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалах хэрэгсэл биш. Энэ бол Монгол улсын, Монгол орны эрх ашигын тухай, Монголыг олон тэрбум долларын өрөнд оруулсан тухай ийм зарчмын асуудлыг бид ярьж байгаа. Тэм учраас энийг бүх асуудал хууль зүйн дагуу, хууль ёсны дагуу явах нь зүйтэй гэж ингэж бодож байна. Монгол улс бол ардчилсан парламентын засаглалт орн, асуудлыг олон хоороо шийддэг ийм хууль дүрмтэй, ийм засаглалын хэлбэртэй орн. Тэгээ энэ бүх зарчмын дагуу бүх хуралдаанаа, бүх шат, бүх төвшөндөө энэ зарчмыг барьж явах нь зүйтэй. Энэ бол одоогоор бидний 25 жилийн өмнө сонгосон, одоо хүчин төгөлдөр байгаа энэ ардчлалын зарчимд нийцэх ийм асуудал байгаамаа. За